За та бүхэнд амралт өдөр мэндийг хүргэе. 25 дугаар суваг телевизийг сонгон үзэж байгаа та бүхэнд маш баярлалаа. За танай тооны нэвтрүүлгийн нэг шинэ дугаарыг бэлтгэхээр бид нар төмөр замын Варека гэдэг одоо соёлын ордон дээр ирчихсэн байна. Тэгэд яг энэ дотроо байдгийг бах гээд нэг ахтайгаа одоо ахтайгаа хонох гээд байгаа. Ярьсан чи яг энэ дотроо биш юм байна. Энэ уртаа замынх нь уртаа талд байд юм байна. Тэрийг мэдгүй энэ чинь нэрчээ сая ярьсан чи харин замын урталт байгаа шүү гэж тэгж байна. За өнөөдөр хэдүүлээ нэг гоё одоо урлагийн одоо олны сайн мэдэх нэг юм гайхалтай ихэмд хонон. Тэгээд хэдүүлээ одоо хамтдаа орё ямар хүн байгааг нэвтрүүлэгтэйг хамт байж байгаад хараад үзэх штэ. Хоо өстө хөгжмөн дуурайд алчин дөө. Ха? Сайн байна. Сайн байна. Сайн хаварч байна. За. Аги. Сайн байна уу аха? Сайн байна уу? Сайн байна уу? За. Идэг ажлын сайн уу? Сайн. За сайхан хаварч байна. Сайхан харж байна уу? Сайхан. За одоо ахна штэ энэ гэрхийг айгу муу. Зүгээр. Одоо энэ Өстө ид. Божигн жахт нь яваад ороод ирлээ штэ. Одоо та бүхэн сайн мэдчихэж байгаа. Өнөөдөр энэ харших юм байна. Бас тоглолтын сургалттай бэлтгэлтэй байж байгаа үед нэр чинь тэр дотор дуулаад байгаа хүний хонох гэдэг юм шүү. За сайн уу ах минь ээ. сайн байна уу? Сайхан уу? Сайхан. За сургууль бүтэл өндөр. Өндөр. За ажиллаа багч өнөөдөр гайгүй. Зүгээр гайгүй энэ чинь ингээл нэг бараг л өдөр болгоны л ажил шүү дээ. Байнга ер нь бэлтгэлтэй байдаг юм. Байна. Бид чинь байнга. За. Манай Баасгаас байнга бэлтгэл. Зөө. Харши студент байна. Одоо манай харшиг студент байна. За. Студийн одоо миний артлыг хийдэг продюсер Баатар гэж залуу байна. Аха. За одоо энэ найз маань одоо манай харшамтгийг хамгийн анх одоо үүсгэн байгуулсан чинь нэг чааж амсан болор гэж юм байна. За мэднэ одоо мэдлгүй яах вэ? Болорын ажилласан. Сайн. За хаварчаа тавлаг уу? Тавлаж. Суусан. Өнөөдөр дүүн баскахыг зорж ирж байгаа. За. Тэ бас нэг одоо энэ чинь бас алт үеийнхээ одоо домгууд боллоо шүү дээ энэ чинь одоо тий. Болор хар сонь сайхан юм. Юмгүй тайван да. Эндээ ингээд ер нь байна уу? Ингээл 90 очин л байна. 90 очин байна. Тий. Давхар мохор юм хийж нэ. Хоорой нэг юм хийж байгаа. Хоорой хийж байгаа тий. Болор хайгуу дарах юм. Завтар хар сонь сайхан. Ахын 50 дөө ингээл байж байна. Одоо Баска соёлын тэргүүн багаас ахуулаад энэ студ бүгд байсан одоо гавья төртөл ингээл энэ студ байж л байна. Хүмүүс нь ч байж. Тий. Ер нь гэртээс ярилцаал хэлсэн. Тэгээд баскаханд очихооны доо ажил төрөл заав цайм хэр байд юм бол яад юм бол сүүлийн үед ямар уран бүтээлтэй явна нэг чимээ нэг авъя гэж бодож явсараа тэгээд зорж ирж байгаа шүү. Өнөөдөр очих хонох гээд байгаа шүү. За баярлалаа. Ер нь яг бас 25 телевиз байтгаа одоо телевизүүдийн одоо хийж байгаа нэвтрүүлгүүдийг ер нь бол хүн болгон үзэх дуртай хамгийн гоё гэдэг үү те. Тэгээ ер нь бол миний зүгээр өөр юм бас нууцхан бодол байсан. Танаа тооны гэдэг энэ сайрамтууд нэг орж хийсэн тий. Нэг орж
одоо үзэхээсэн гэсэн тийм бодол хийсэн. Хүн одоо нөгөө яг хүсэж мөрөөдөхөр бас бэлтгэл юм байна. Нөгөө мөрөөдөл бэлдэг гэж яддаг шнэ. Тэгэхээр бас үнэхээр та хэд юм ингээд зориод ингээд ирээд намайг одоо манай танах гэж байгаад би маш их баяртай байна. Одоо ханоолно шүү. Ханоолно. Сайхан халуун яриа үүсэн те. Гоё сайхан хэдүүлээ тэгээд. Таны одоо сургуульд хизээгээр гайгүй сулрахаар өндөр хүлээж хагаад тэгээд хамсаа. Ер нь бол гизүүдээ одоо дуусна гэдэг ер нь яг студийн ажил гэхээс гадна одоо бас өөр одоо тоглолтууд гарч идэг. Тийм. Ер нь тайзан дээр л байх дуртай. Өндөр гайгүй байгаа. Орой гинт тийш дуудчих байгаа. Архаад яваа. Архаад дүүлээ өөртөө уцрал хонороо гэдэг. Хонороо гэж би ядуулч тэр гээл те. Нэг тийм болох хаа. Яа гэдэг нэг. За. Та эндхийн ажлаа зохицуулчих. Тэгээд тань төлөө хийх үү? Тэгээ. За, яа, хуучин мууны хуурхаан үзэж ахтар баслаа. Гоё биш. Тийм надад. Яг одоо ингээд эдгээр чинь ингээд юм хийгээд нэг юм байна гоё л да. Яг нөгөө уран бүтээл шин гэдэг бол заавал одоо нэг дуу бүтээх чинь одоо маш одоо олон хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Тэгээд техник. За тэгээд дээрэс нь нөгөө мэдээж энэ одоо альва уран бүтээлийн ард чинь маш олон одоо ард талын усууд нэг нь гарч ирдэг тийм үү? нүүрэн дээр л дуучин байгаад байдаг. Нүүрэн дээр нь дуучин байгаад байдаг. Ард талд нь одоо хөгжимчтэн байдаг. За тэгээд одоо бас ард талын ажлыг хөөсдөх бас нэг продюсер гэж нэг хүн байна тийм ээ. Тэгээ одоо ингээд бас нэг ард талд одоо би одоо машинаа бариад өөрөө туулаад яваад авах штеп. Тоон бизнес маш олон хүмүүс маш олон хүмүүс. Тэгээд ер нь бол аливаа орон бүтээлийн ард хамгийн одоо багаар хэлэхэд одоо нэг 20-аас нэг 25 байдаг гэдгийг бол одоо хүмүүс тэр бол бас мэддэг үхгүй тийм. Тэгээ ер нь бол нэг дуу бүтгэхэд одоо яг өөрөө хэдий одоо энэ асар одоо өөрийн хамтлаг өөрийн студи гэж ярьсан мөртлөө эдгээр чинь бас адилхан арга амьдралтай хүмүүс тийм. Тэгээ одоо би одоо юу гэдгийг бүх юмыг өнгөөдүүлэх гэдэг байх юм бол одоо энэ чинь бас уран бүтээл бол нэг тийм одоо урагшаа явахгүй. Тийм биз дээ. Одоо хийж байгаа үнд чинь бас тодорхой хэмжээний бас нэг хөлс байх хэвээр тийм. Яг юм. Тэгээд одоо ерөнхийдөө энэ уран бүтээл чанаржуулахын тулд бол бас чанартай одоо бичдэг байх хэрэгтэй шүү дээ тийм. Тэр бас цэлттэй гэдгийг. Цэлттэй гэж ярьдаг. Тэг яг бас азтай би ч одоо бас хамтгийнхаа одоо гişүүдтэйг одоо нийт одоо бараг 35 жил гаруй нөхөрлж ажилласан байна. Аашаа мэддэг болсон. Дөнгөж л одоо ерөөсөө нэг 20 өрөөгөө ахтаад ийм мэдээж нийлээд одоо ингээд бодлогод хийж одоо хараа ингээд би ч одоо хэдэн насны орчин хүн билээ тийм. Яг миний энэ өнгөтэй өөдөө явж байгаа бол одоо миний үеийн ажиллаж исэн мэргэжлийн урлагийн байгууллагад бол энэ яг одоо мэргэжлийн хамтлаг бодлоо, мэргэжлийн дуучин болох, мэргэжсэн одоо мэргэжлийн гэдэг тодорхойтой энэ явцад дандаа миний одоо эрдэнэтэй багш нар хамт олон тий. За тэгээд бас хамгийн сайхан бахархалтай нэгдгийн. Одоо миний дуусны 80 хэдэн дуучин бол одоо ингээд бараг 60 хэдэн хийд болсон байна. Хийд болоод гэдэг чинь зөвхөн чи миний одоо дуудаад дагаад сайндаач биш л дээ. Ард байсан хүмүүсийн маань одоо амжилт байгаа. Энийг бол тодорхой бүр хэлэх хэрэгтэй байгаа. Өнөө ерөөсөө ямар нэгэн уран бүтээл бол угаасаа баг ажил шүү дээ. Баг хамт олон л нийтлэл хөдөлмөр хүч сэтгэл зүрх авьяас чадвар нийлж цогцолж тэр одоо уран бүтээл олонд хүрдэг те. Хамаг залуу насаад урлагийн төлөө зориуллаа шүү дээ. Яруусаа үнээр зориуллаа. Тэгээд эн чинь зориулаад гарсан бүтээлээ бас сонсогч ардсан хүн, үзэгч ардсан хүн ямар сайхан юм бэ те. Тэр дог одоо шүүрч чаддаг те. Тэр энэ дог настай болохын тулд бид нар зүтгэсэн мөртлөө тэрийг цааш нь өргөжүүлээд амдаа аялах одоо сайхан ардын тоош болгоцсон гэж ярьдаг аахгүй юу? Яг үнэ те. Дээд үеийн одоо миний алтан үеийн гэж ярьдаг. Ийм сайхан усудаас чинь би дандаа энэ сайхан үлгэрд оролцдог одоо Төмөр гавьяат байна те. Одоо энэ ах нартай чинь би чинь уран бүтээлийг зэрэгсээд одоо ингээд араас нь төвчилээд явж байхад бол ямар сайхан тийм гайхамшигтай тийм мэдрэмжтэй тэр ерөөсөө тэр дууг дуулах тэр уран бүтээлийг хүнд хүрэх гэдэг бол ерөөсөө зүгээр л гайхамшиг юм шүү. Гайхамшиг юм шиг гэдэг надад мэдэрсэн. За тэр хоёул дэс шууд гэрлөө хөө. За тэгээ. За. Байлгүй яах вэ?
Оройн ширээний чимэг, үндэсний үйлдвэрлэл, эх орны бүтээл, Багро. За харшин бас гахын даа ирсэн. Одоо та хоёр студиоос гараад бас төмөр замын гудамжаар жоохон алхлаа. Та тэрүүгээр байнга л явж байгаа. Байнга явж байгаа. Би ч одоо ойрж яваагүй. Бас тэрүүгээр алхсан гоё байна. Тэ гадаад сайхан өдөр таарлаа. Ер нь тийшээ ер нь та ер нь тоглолтооч бай, тоглолтоочгүй ер нь одоо уран бүтээлч хүмүүс ч нөгөө очих харах хэмжээ гэх юм уу, энэ тентхийн гинтийн тоглолтууд гарч ирнэ, гинтийн урилгын юмнууд гарч ирнэ тэ. Байнгын л ер нь бэлтгэл сургалттай, байнгын форумтай байх уу? Байнгын форумтай байна. Ягаад гэвэл аливаа мэрэгжил чинь дуулаач мэрэгжил гэдэг бол бас дасгал сургуулгүй байх юм бол ер нь бол юу гэдгийг хичнээн олон жил дуусан бай. Аха. Тэ. Ер нь дасгалаа хийхгүй бол ер нь тэр одоо дууны одоо ер нь юу гэдгийг одоо тэр өдөр дуулах үрдэн бол яг харагддаг. Тэгэхээр ер нь бол бидний дадал болсон юм бол өглөө дасгалтай байх. За тэгээд орой тоглолттой байх юм бол 30 минутын өмнө бас за одоо машиндаа ч гэсэн ингээд нэг дасгалаа хийгээд аялаад ирж хоолойгоо сэргээ шивдэн тийм. Ер нь бол тийм байх шүү. Басках ч одоо ер нь яг төрсэн газар хаана юм бэ? Төрсэн газар болохоор Улаанбаатарт. За. Тийм. Төвөн аймгаар одоо сайхан оолж авдаг тийм Төвөн аймгийн. Аав нь ээж нь Төвөн аймгийн Эрдэнэ сантих тийм. Эрдэнэ сантих тийм. Манай мууян авраг гээд сайхан штэ. Тий. Ханаа сумч бас лалтартантай штэ. Лалтартай ихтэй ер нь бол тийм. Тэгээд төрөөжл бол ах トゥ гээрээ бөөнөрөө явж сайхан галын тахилга хийж үзсэн. Ямар сайхан юм бэ? Янз бүр. Үнэхээр тэр амьд юм шиг байлаа. Тэгээд яг хөтэй хүн гэдэг амьтан чинь сэтгэлээрээ тий. Тэг ягаад ч гэсэн чинь нөгөө яг тэр уулынхаа хажууд Батган уулын одоо үрт байдгийг тэр сайхан уулын хажууд тахилгаа хийсэн чинь яг одоо богсогоо явж ирсэн. Тэгсэн чинь тэр манай нутгийн ард түмэн гэж аахгүй. Одоо яг хөтэй нутгийн толжингаа одоо бас хөөргөж байгаа юм яасан. Ястаа ер нь ингэж манай энэ уул муулаар ингэж богомгүй явдггүй штэ. Бараг таныг ирсэн чинь гэхээр би бас баярлж илаа. Тэгэл байх. Сайхан тий тэнцэнээс дуур дууллаа. Эцэгээс та ер нь хэдүүлээ? Эцэгээс бид нар өсвөлээ. За. Тэсүүдээ би айлын дундах тавтах нь. За. Одонгийн хөвгт. Тийм байна. Одонгийн хөвгт ер нь бол оттой байдаг ч үнэн л байгаа юм л тийм сайхан. Тэгээ яг дээрээ 4, доороо 4-тэй. Тийм доор одоо дээрээ 3 эгчтэй, нэг ахтай, доороо нэг эрэгтэй дүүтэй. Ямар бас доош байгаа тийм. Гой. Олоолаа ахын зовлон шаргал гэдэг бол аюу сайхан шүү дээ. Та ер нь багтаа хэрэг хүмүүжлэлтэй хөвгт байна. За хүмүүжлэлтэй гэсэн хөдөлгөөнтэй хөвгт байсан. За. Хөдөлгөөнтэй одоо бол одоо тийм хитрхи одоо юу гэдгийг одоо тэр юм эвдэж шимгэлтэй болно шүү аахгүй. Ер нь бол болж игэл энэ нөгөө сургуулийн одоо урлагийн заал гэдэг бол ерөөсөө миний яг амьдрал хийсэн юм шиг байна. Хичээлдээ би тийм одоо хүмүүст нөгөө зарим нэгэн дууд чинь би он сурдаг байсан. Бараг л одоо ингээл улаан төвлөрөд төгсөөл би бараг ангаахын дээд тэгэл ингээл ингэсэн тэгээд одоо нэг хөргөр гэдэгтэй адилхан. Би угаасаа л багасаа л одоо дуулна гэж бодоод одоо тэр хүсэл мөрөөдөлтөө хөтлөгдөөд гэхдээ би дуучин болно гэж ер нь бодоагүй. За. Дуулах дуртай л дуртай үг. Тэгээд дуулах дуртайдаа энэ их аттай. Ер нь аливаа ингээд юмд очихороо дандаа ингээд нэг хүмүүс гэдэг чинь юмыг зулгаадаг гэдэг чтэй. Тэгэхээр чинь би дөнгөж 12 настай байхдаа л одоо олон улсын хүүхдийн одоо наадам гэж болсон юм. Тэр 79 онд л яг хүүхдийн жил болсон юм баггүй юу. Тэгээд 79 онд одоогоор Унгар болсон. Будапешт. Одоо олон улсын хүүхдийн одоо найр дууны урлагийн наадам боллоо. Одоо 25 социалист орнуудын гэж байгаа. Монгол бол үнэхээр цайсан шүү дээ. Тэнд бол өргөн бүрэлдэхүүнтэй. Өргөн бүр 40 хүн их хүүхдийн бүрдгээс шилдэг одоо энэ нийт одоо 40 сургуулиас шилж авсан ийм одоо сайхан одоо тэр тухайн үед багш нь шилж авсан юм чинь бас сарын төлөвж авсан байх гэж боддоо шүү дээ тийм ээ. Тэр тухайн үеийн тэмцээнээс алтан медаль аваад бүгд ингээд шагнал аваад ирж хахад Монгол хүүхдүүд баярлж ирсэн. Үнэхээр одоо миний одоо тэр үеийн одоо хүүхдүүд бол улаан бутшуулах шиг юм гоё ингээд дуучин болмоор ингэж одоо ингэж мөрөөддөг. Социализмын үеийн л одоо үүрэг даалгаврын дагуу байгуулагдж байгаа ч болоо шүү дээ. За бүгдийн ийм найрал дууны хоор байх ёстой. Энийг одоо улаан бүрч гэж нэр нь хүртэл амар тий. Улаан бүрч. Муухай бадрангой байгаа байхгүй тий. Тэр чинь одоо маш олон хүмүүсийн бүрэлдэхүүнтэй. Монголын радиогийн дэргэд байлуу тий. Тийм 40 хүүхдийн бүрэлдэхүүнтэй байсан. За.
Улаан чуулгаас бол бас дууч төрсөн биз дээ. Манайгаас одоо за 5 үеийн одоо ингээд 5 600 төгс байдаг юм билээ. За тентээс бол нэг 40 50 төгс дуучин байдгийн. Тэгэл үе үеийнх нь ингээд ингэж аваад манай үеийнхэнс бол одоо нэг 2 дуучин байдгийн байсан. Нэг нь одоо бөхсөргийн дуучин жол Бодрмаг шиг эмхтэй байсан. Тэр дэхтэй одоо тэтгэврээр гараа явсан л да. Би бол одоо ингээд их дуучнаар байгаа. Тийм байна тий. 90 хэдэн онд та соёлын сургуулийн дуурайн дуулаач ангид орсон. Дуурайн дуулаач ангид гэсэн. Тэгээ би одоо ингэ гайхаад байгаа байхгүй. Дуурайн дуулаачаар бакалавр энэ зэрэгээ эзэмшсэн мэрэгжлийн дуучин яаж одоо энэ эстрад тий одоо яг энэ поп одоо эстрадын чиглэлийн дуучин болвоо. Гэхдээ та ч одоо 92 онд дуурайн дуучин нар сурахаас өмнө эстрад дуулдаг байсан шүү дээ тий. Тэг яагаад тэр үе зур тийм эстрад дуучны анги гэж байгаагүй юм л да тий. Тэрэндээ л ерөн дуурлал орсон юм. Яасан? Үгүй ээ. Ерөөсөө миний бодлол ингэж орсон юм. Дуурайн дуулаач болно гэж араагүй. За. Ер нь удаан жил дуулах юм чинь надад одоо бас школ дуулаачийн одоо эрдэмтний сурахтай. Гоё. Тэгэхээр одоо бид нар дуурайн дуулаачийн одоо энэ сургуулийг төгснөөрөө би азтай сараа гавьяат бол бас ярддаг аахгүй. Яагаад гэвэл бид нар задгааш дуулдаг, битүүс дуулдаг аахгүй. Тэгэхээр гол нөгөө энэ тавилтаа хоолой гэдэг бол их ачаалттай үед бол энэ сургуулийн 5 жилийн нөгөө номын үс ногоодоо шилжигдэлтэй ямар мундаг хараа хичнээн хоолой үүдсэн янз янзын асуудал орсон юм. Асуудалгүй яагаад гэвэл нэгдээд олон жилийн давшлага ш. Монгол Улсын хажуучин Сарантуяа гавьт нэг анги тий. Нэг анги. Одоо шээ чин Эрдэнэтуяа гавьяат. Тий. Одоо Ширэмтуяа гамжаргал тий. Бямжаргал гавьяат. Тий, бямжаргал гавьяат. Одоо бүгд дуурайар төгссөн юм уу? Бүгд дуурайар. Дуурайар төгсөн Ширэмтуяа бямба болохоор уртын дууны анги гэж байдаг шүү дээ одоо. Тий. Манай туслаа тийм уртын дууны анги нээсэн. Тий. Бид нар ч төгсөхдөө чон долоо ишиг гэдэг одоо тийм гоё дуурийг тавилаа. Чон долоон ишиг гэдэг одоо дуурийг тавь. Тэрийг ангиараа хөрсөн дээр тавьсан шүү дээ бид нар. Одоо дуурийн театр дээр ингээд одоо манай гав юу багш байна. Манай уран чадвар багш байсан. Ташбилжаа багш байна. Тэгээ тавилаа. За мөн би өөрийгөө яг үндсэн диплом дээр болохоор хөхөө намжил гэдэг дуурийг гэдэг шүү дээ. Тэрний намжил гэж одоо сайхан гар байна шүү дээ. Тэр гарын одоо дүрийг бүтээжсэн. Тэгэхээр цуурэ гэж идэг шүү дээ. Цаасаа гэдэг айгу тэр хамгийн өндөр перкитийн нот ингээд бүр ингээд си бемоль дээр ингээд гоцоож явахтаар тэр нь ингээд бүр 12 такт барьдаг тийм байдаг. Одоо энэ манай гавь өгш байна. Гой дуулсан байдаг. Мега Сарантуяа гавьяат ингээд танай ангиас ч бас эстрадын дуучид олон бий. Тэгээ олон дурсан. Алтай гавьяат байгаа. Тэгж байгаа. Манай алтай эдгээр бол ер нь ингээл Евгений Онег ингээл Татьяна Матяна гэж явхад бол хараа. Бас л гангар хөөш гэдэг нь аргагүй шүү дээ. Бид нар чинь дуурай анги төгсөн юм чинь гэл ингэж байгаа байхгүй тий. Тийм гоё. 1980-аас 90 оны үед одоо хүн шилжилтийн үе шүү дээ. За энэ үеэс ч одоо анх ингээд гадаадын хөрөнгөтэй орны хөгжим сонсдог болоо тий. Залуучуудын дэд чих онгоогоол. Тэгэл одоо янз бүрийн пианост дамжуулж сонсдог болоо. Тэгэл янз бүрийн гитар, жинс өмөд тэгэл янзын зүйлүүдээр ингээд анх танилцж байгаа шүү дээ. Одоо хоорондоо танилцж байгаа шүү дээ. Энэ үе зүгээр нэг юм эстрад хамтлаг байгуулах нэг юм мод нэг юм давлгаа явсан юм. Тэ онцгойлонгой асуулт байна. Яагаад тэгсэн бэ гэж байгаа юм заа. Тэгэхээр эхлээд хөрсөн дээр одоо гайхалтаараа энэ 100-ны манлай соёл эрдэнэ Баян Монгол за инээмсэглэгээ те. Тэгээ энэ ах нар чинь ингээд одоо яг бидний үеийн түүчэнэд байсан. Одоо тэгэл одоо муурын байшин гэж байдаг гэсэн. Одоо тухай Ленин клубын билетэнд одоо ингээл зарагт юу яахгүй. Ингээл ерөөс ингээл битүү. Тэгэхээр чинь хүүхэдний төрөг том 3 төрөг байлаа шүү дээ. Хулгаагаар нэг үзнэ. Төлч нэг орж ин. Үлгэр жишээ гоё. Тэр нэг тайзан Төмөр Батар байна. За уран чимэг гээд дууч урнаа гавьяатай байна те. Тэгэхээр том оюун чимэг нандаа ихч гээд ингээл баяраа ахмах гал ингээд хагас чинь ямар гоё юм бэ гэл ингээл явж байгаа юм чинь. Тэгэл өөр ирэхгүй тэрэндээ ингээд ороод одоо үзэл ингээд за эдэн шиг нэг гоё дуучин болох шиг. За бид нар би чадахгүй байхад л тэнгүүд нэг тэр бол яалж авахгүй өөртөө
зориг тавьсан байгаа байхгүй юу. Тэгвэл би нэг сюрприз задлахад бол би чи өөрөө яг дуучны мэргэжлийг бол нөгөө хожуу авсан мөртлөө тэ ер нь бол тэ тэгсэн мөртлөө би бол одоо баян бас гоё одоо гоё хуучир тоглодог шүү дээ. Яг л би тийм би соёлын коллежид бас одоо миний тий соёлын гэж байсан. Одоогоор л нөгөө дээр ихээр нөгөө клубын клубын дараа соёлын ажилт юм байна. Тий тухайн үед концерт тоглоно гэдэг тэр дууны уран сан гэх чинь нэг л эвгүй уурсан тэр хараа соёлын яам, соёлын хилцэс дүүргийн төмөн шимээр орсон. Шалгалтаар орсон. Тэгээд тэр нь гасна. Тиймээд баргээд явгоотой яад нэг госнаа л гэж байгаа юм чи өстэй нэр. Хайрт минь нэгээд дахиад ягаад нэг янз янзны бас нэг жоохон нэг сонио гарах юм бол энэ үг болохгүй. Энийг гаслаа, энэ доктор тэцгийг нь гаслаа гэдэг байсан шүү дээ. Тэгээд тоглолтод би эрхэм дуучин би хамтдаагаа тоглоход тэр 4-5 ямаар шалгуулад орж ирчээд тоглохгүй л да хүн хэцүү үстэй. Хэдэн жил нүд тэр олон давааг давж орж ирчээд одоо тоглохгүй гэх юм бол тэр тоглохгүй. Мэргэжлийн байгууллагууд нь за танаа баргээд, даашкигийн баргээд, баскигийн баргээд яв. 50,000 төгрөгийн орлого хий гэд явна. Шууд өөргөх чинь. Өөрөг хөдөө явна. Тамилтын мөнгөд 13 төгрөг 50,000 авдаг байлаа. Энэ хоногийн юм уу? Хоногийн. 13 төгрөг 50 мөнгө нэг хүний өдрийн тамилт авахгүй. 4 хүн авлаа гэж чинь тэднээс чинь бид нар чинь нэг бодготоод нэг хүний 400 төгрөг чинь тэний 400 гаруй төгрөг болж байгаа юм шүү дээ. 400 гаруй чинь бас их мөнгө авахгүй. Их мөнгө. Тий. 13 төгрөг чинь ихтэй их байлаа. Зүгээр л одоо нэг хөдөөний хуаасанд очих чинь лараа одоо шилтэй хоолгч нь 2 төгрөг хэдэн мөнгө гэдэг юм уу нэг цов мөвч нь 3 төгрөг 4 төгрөг хитвдэггүй байсан шүү дээ. Зөө. Тэгвэл 13 төгрөгөөс хүмүүс амьдрчих юм байна. Хүүхдүүд бол бүгд тусдаа гарцсан. Тусдаа гарцсан. Том нь одоо 32 та, бага нь одоо 27 та. За. Ач зээнэр хэр харуулж байна гайгүй юу? Гайгүй шүү дээ. Гайгүй. Гэтэ би ч өөрөө жоохон ганг өвөө сарахгүй. 8 ачтай өвөө бол ёо нэрэ тэгэхгүй шүү дээ. Одоо нэг миний ажил чи энэ юм чинь би тэгэл одоо тэгтээ би бол хүүхдүүдээ аваад тайзан дээр үлдээчээл ингээл дуулчаал ороод ихэд тэр нэг хөрхий одоо өдий карьерны өндөр ширээний тавьсан тэгээд унчихгүй байдаг гэсэн. Байдаг л байсан. Гурамдаа дуулчаал буугаад ирэхэд тэгээд байж дээ. Тэгээд за наана байж гарах. Ойлоо одоо нөө эфир дээрээ мэд мэдээгүй. За одоо нэг мэд мэдээ та. Орж ирээ мэдсэн. Сайхан харж байна. Сайхан авч. За би танд нэг зүүж өгөөд цаа. Сонь сайхан юу та. Оо цаахан 50 нам 50 дөө. Нам 50 дөө гэр 100. Хоёулахнаа байгаад байгаа юм шүү дээ. Тий хоёулахнаас дөө. Хүүхд ханддаг хоёр. Ачдээгээ харахгүй юм да. Аюулаа сайхан жаргалаар. Тэгээд ихээр нэг бижигэн зал тэгэл яваад гэдэг тэгээд. Манай хүн бол надаас илүү амралт соёлын газар явна. Оо нөхрийнхээ буянгаар явна. Манай хүн чинь тэгээд энэ тэнд яваал урилга авцсан. За миний өксөө явдөө. Би яах вэ ингээл яцгээл. Ирчүүдээ аль нутаг вэ? Би ч одоо өөр Улаанбаатарт төрсөн. Аав ээж олондоо нэгэн сэлэг нэгэн төв аймаг. Оо сэлгээр явнаас. Тэгээд манай ээж аавал төв аймаг ээж маань сэлэнгээ. Одоо энэ хүн чинь ажиллаж яваад байна. Тэст ажиллаж. Тэгээ байнгын бэлтгэл, байнгын тоглолт гэж яваад байна. Хаана жоохон зам гараа гэж явцсан. Тэгээд доод руу явцсан. Манай хүн бол тэр сандаа мэрэгжлийн хүн болохоор одоо яг хийдгээ хийцэн, гавины хамгаалдаг хийцэн. Тэгэхээр би бол одоо урлаг тэтгэж гарахгүй гэдэг шиг одоо тийм болоог байна. Зүгээр дуудахгүй байх юм бол тэгээд гоё болно л. За намайг дуудах байлаа. Би ер нь бол одоо гарч ах шиг байна. Хөдөө тэгээд арайс болоогүй. Тэр нь сонсон штэ. Тэгээд одоо ингээд өдөр дуудах нь яах нүгэд хүн тэгдэг гэсэн одоо ингээд жоохон нас ихад ирэхэд дуудгаа байхаар аюу тийм сонирн болдог гэсэн. Ахмадууд ярьдаг. Тийм үү. Би одоо сонссон ингээд одоо хамт ажилтдаг нөхөрлөдөг за найзууд нь дүүнэр нь энтраас манай баскетбол юм чамбаа юмыг нэг юм өөртөө юм хийх дургуун шүү дээ. Ер нь ингээд нэг юм гүйцэтгэл юм хийх гол санаа намардаг. Гэртээ байхдаа хоол их лаг хийдэг гэдэг үнэн үү? Тий. Би бол өстэй манай хүн бол өстэй хоол мод юу яахгүй шүү дээ. Өөрөө өстэй гэлс хийгээл гэлс. За хоол болцоо хоолоо идцгээгээл. Нүүд ирмгийн зурлал хийгээд явчихсан. Оо тийм манай. Одоо ингэдэг шүү дээ. Мэдээ. Ер нь ингээд хоол цаг заавал нэг гэр бүлийн одоо эхнэр хүн хийх хэрэгтэй. Би араас сайхан одоо орой ядартаад тэр
байна уу хоол ирсэн үү яасан гэхэд нэг би тэргээр явж байгаад юм болоод гэж бодож байгаа шүү дээ одоо шин тий идэг байна. За тэгээ орой ингээд шин 10 10 цаг идэхэд ерөөс төвшөөхгүй хоол хийсэнгүйс ууралж муурал янз янз болохгүй за өө сайхан махаа гаргачаал бүр гурлаа бүр сайхан гэмрэ бүр бахархалтан дараагүй зураад хэлтэй бүр дуртай юм байна л да. тий дуртай ягаад гэвэл миний ээж чи өөрөө таваач тий хадам эзэн тоогооч хүмүүс Тоогооч юм болохоор- тийм бүр тоогооч бүр юу тий яахын хүн ер нь хүн хийж байгаа юм дуулаад Чимаагийн баасан дурж гэж тий оволж явдаг тий. Тий. Яагаад нэр тэр дээр юм одоо нөгөө баталгаа гэж үүд гэсэн. Ер нь бол одоо нөгөө гэр бүлийн баталгаа гэдэг чинь за тийм шүү дээ. одоо батлуулаагүй юм байлээ. Тэгээд нөгөө хэдий одоо намайг батлуулсан одоо дараад нь батлуулсан ч гэсэн яг нөгөө Тэгэл даах бүртгэх. Тэгэл бүртгэсэн. тэгээд нөгөө юун дээр ингэсэн. Одоо нөгөө нэг төсний хэсгийн дээр нь ээж нь тэр аав Тэгээ эргэн үйл авахд бас яг тэрүүгээр. тэргээр явна тий. Захиж хэлсэн үг тэр дандаа үргэлж хэлсэн үг толгойд аюу хардгийг. Одоо би нөгөө ээж их юм бол тэ нэг үгийг бол ясанд нь тултал нь өөртөө ойлгосон. Мөн ээж манд хэдэг гэсэн. За сүүлд нь та нар тэхмийн яав, инхмийн яав гэж хэлвэ. За би ганцхан юм хэлээ. Одоо нэрээ бодсон чинь нэрээ дараад нэг алдаа гаргаж. Төө ээж маань над дараа бүр тэр захин багт би энэ дээр ингэ бас алдаа гаргацсан байж тээ гэдэг. Ер нь хамгийн гол нь хүнлэг байх хэрэгтэй гэдэг. Жаахан одоо энэ гоё хайрлаа хэлжтэй сэтгэл санаагийн энэ ёсоо аюу гоё ингэж нэг амаар л байна да. Одоо юу гэдэг би одоо хамаагүй төөх өвсөө соёлоо авч үлдэж хэлэхгүй зүгээр энэ хүнд байгаа энэ дотор энэ хүн чанараа авч үлдэх хэрэгтэй шүү дээ. Гэхдээ манайхан бол гоё л доо. Манай монголхан бол ядарлаа тэр илгэний хаалгаа тэр зүрхний тэр мэрэгхэд одоо харамгүй л гор хиндэстэй болдгоороо болног мөнгө өгөөл очид дуулахын дуулаад ингээл нэг аваад явж байна. Үндэ бол үнэхээр станиараа бараг л баста харгаа яцаач заа гэж хэлэнгүүд нь байна уу тэр за тэгээ хаа Непал хаа тийм Азаа очлаа. Би энэ өгөөдгөө штэ. Татгалзаж ирсэн удаа байхгүй. За энэ бол ерөөсөө жинхэнэ бас нэг хүн чанарын нэг хэсэг. Энэ бол үнэн ш. Энэ бол хүн чанар бас нэг юм нэгнэ гэсэн гоё сэтгэл мөнгө хараа тэрхгүй мөнгө одоо энэ хүмүүс ярих бодох тараа мөнгийг зүгээр ингээл орж идэл юм шудаад байгаа хөөхгүй өөрөө сайн хөдөлгөх зүрхэн гасдал зүрх гарга тэр хийж байгаа юм да өөрөө зорих хэрэгтэй байхгүй. өглөөний одоо яг цайг бол би өөрөө гардна гэж байгаа. Яг бол нэгдүгээр манад та манд ингээд зашлаад ирж байна. Тэгэхээр би бол гэртээ төдөөгүй соёл урлагийн сургуулийн 400 хүний хоолыг хийжсэн амар таваач. Намайг хаанаас насаад амар нэр. Асуугаарай гэж. Асуугаараа мөн ээж маань айдаг байсан. Гээ бурхан би 40 хүний хүлэн авалтан дээр жисэж байхад манай хүүхэд 400 хүний цов хийсэн байна гэж ярьж шээ. Монголын их хамрамгалан туй хэмээн дэлхийн түүхэнд нэрлэгдсэн их үйлийг бүтээгч их хаан Чингис Хөлгөө. Үндэсний үеийг дээд чанартай хослуулан бүтээв. Их эзэн Чингис хааны мянганы суут хүн шүтэн хөрөг. Таван нүдэн Багроо байхгүй мó? Байлгүй яах вэ? Орон ширээний чимэг, үндэсний үйлдвэрлэл, эх орны бүтээл, багро. Орой минь зар. Орой. Хагаа. За. ануг үзэсгэлэн гараад. За дээшгээ. За сайхан хаварч чинь үү? За ажил төрөл өндөр. За бит хоёр хуваалаа суучсан. Нэг хүн ирнэ гэд васках тэгээд нуугаад ирсэн юм аа. Тэгсэн чи харин бүрмаагч орж ирж штэ. За хүн ирнэ гэдсэн та ингээд ийм сюрприз байсан юм тий. Тийм гоё ингээд торттой ирлээ. Энэ яста мундаг торт штэ. Сая манай дүүгийн үзэсгэлэн болсон. Одоо манай эгчийн маань том охин бас гайгүй ер нь бол бас Монголдо төдийгүй бас гайгүй олон улсад бас үзэсгэлэн гаргаад байдаг сайхан гэр бүлийн нь бас уран баримлчин. Тийм сайхан тийм гэр зураачуд байна. Оо за. Тэгээ үзэсгэлэнийг гаргаад. Тийм, фүүдигээд яг ургасан хоолны ресторанууд байдаг шүү дээ. Аха. Тэрнийг натуур дээр яг дотоод байгаль гэсэн нэртэй. Та хэд очиод үзвэл Хэд хоног гэх юм?
5 сарын 11 хүртэл. Оо за тийм байна те. Тийм байна. Та хоёр сайн халуун яриа байж. Би гэс галзуу хойгоо ороод ирэх үү. Тэгвэл За тэгээд болох уу? Би навж байгаа чөлөөлж болох уу? Тэгээд. За. за таны ажил төрөлсөн. Ер нь л юмудаа амжуулъя гэсэн юмудаа төлөвлөл яг даваа явж байна. Аха. Би түрүүн баскахта ярьж байлаа. Би эцэг ихээс өсвөлээ. Айлын дундахнаа. Доороо 4, дээрээ 4 гэд ингээд байна гэд ингэж хэлсэн. Тийм. Тэгээ та бол яг баскахын Яг дээд. яг дээдлийнх нь. Тий, яг дээдлэн. Яг дээдлэн тийм. Хэдэн насны зөрүүтэй бэ баскахта ярьж? 2. 2 насны зөрүүтэй. Танайх чи ер нь ингээд 2 2 3 3 явчихсан байна. Тий, ер нь 2-оор бол. За би чамд хайртай 2-оос хойш та ер нь уран бүтээлд оров уу? 49 он тий. Тий. Ер нь орог. Гэтэ хуваараа үзлэн гаргаад юмаа хийгдээрээ хийгээл цэвэр хайрыг түгээгээл явж байгаа. Тэр нэг хин нэг нь батлуулах гэсэн биш те. Нотлуулах гэсэн биш те. Үзүүлэх гэсэн биш тийм байхгүй зүгээр чимээгүй явах надад амар санагцсан. Би одоо яг нарийн сайн мэдээлэл байхгүй байна. Тэр таны яг хийж байгаа ажлын тухай бол бас нөгөө нэг одоо энэ эрүүл зүй амьдралын юу бол явж л байгаа юу те. Бид нэр энэ Монголынхаа уур амьсгал зохицоод зөв хувц өмсөхгүйгээр бас цохирлоод агаад эдэн ундаа зохицуулахгүйгээр хөдлөхгүйгээр нэр амьдрч чадахгүй тай. Одоо яг цаг өөрөө цөвөн болчлаа шүү дээ. Энэ их хоолнд харин те дөрөвдөл байгаа шүү дээ. Тийм. Бидний үед бол энэ их хоолны газар байсан. Тэгээ өвдөг л ахгүй. Одоо оршихын тухай яриа л та. Цөмөрөл сэтгүүгээ ажилуулаад төсөөлөл ингээ мөрөдөд өгдөг. Яг оршмоор л байна шүү дээ. Та Ер нь бид нар буруу оршиж байна. дэлхийн нийтээр та юу иддэг? Махаал иддэг үстэй. Махаал идэж шүү дээ. Тэгэхээр тос нь ямар ах вэ? Цус нь тостой л байна үстэй. Тостой тийм монголчуудын маань дотоодд нь халуун ногоо ирэхээр юу болох юм? Тэгэл өнгөрөөш дэлгэцсэн. Энэ зүгээр болсон л тохиолдолтой. Охинтойгоо яг 2006 онд чинь Хөх хотод нэг юм Монголын соёлын өдөр болчихсон. Тэгээ зүгээр л аз байхгүй тэр. За тохиолдол юм уу? Тийм. За Ингээл пүрэв угаа дээр очиод санаагаа хэлсэн чинь айгуугаа дэмжигдэл өдөр болгон өмсөх нь Монгол утсыг л олон төрөгчмээр энэ чи. Өө тийм үү тэгвэл Хөх хот дээр тийм соёлын өдөр болно штэ. за Аваад явчих. Гэтэ бүр Баян Монголын бүр ингээд тэр бүр бүтэн хамтлагаараа тэр гайхамшигтай шарвын сэтгэлийн өвгөн дээр те ингээл хар сарны хамтлагийн охтууд яг тэр зүгээр энгийн өдөр тутмын хуцыг өмсөөл явсан. Тэгээ тэр баяр их сайхан болсон өдрүүд соёлын өдрүүд. Тэгээ явхад нэг тийм өндөр настай 80 маяг гарцсан одоо ирдэг ч юм. Сал буурал цав цаамтлагатай тийм өвөө. За охин минь нэг л юм захий. Ар монголчуудыг халуун ногоол битгий дээрэл гэж сахимаар байна гэж хэлсэн. Тэр өвөө яагаад онцлол надад тэгж хэлж байгаа юм те. Монголчууд маань цомхон байсан. Тэр үеийн монголчууд. Тэгээд дээрэс нь нөх үлсгүй болохоос гиз хоосонд л байсан шүү дээ. Тэлээгэд өвдөг л ахгүй. За энэ боловсон мөртлөө болгосон хоол юу л болдоо. Боловсон те. Олон газрууд байна шүү дээ. 83 онд намайг сургуульд Москвад явчихдаг байхад би нэг уламжлалтаа эмнэлгийн элэг зүс ходоодны тасагтайг ажиллаж байхад тэр үед цирроз гэж байсан болохоос сахар гэж байгаагүй, чихрийн шижин гэж байгаагүй, нойр булчирхай гэж байгаагүй. Би яг тэр 83 оныг одоо тэр жишээд шүү дээ. 79 он 88 гэх. Тэгэл яг энэ үнэн хийн хэлэх хэвээр юм. Магадгүй би дуурах хэвээр тий. элдв янз гарал үүслэн мэддэхгүй, химийн, биологийн блог мэддэхгүй хүнсэн дунд би ээж үрж дуусчих. Зодуулж Одоо дуусчих юу тий. яах стон бэ гэдэг нэг юм хариулт хүлээсэн бас хүмүүс аягүй их хайх таваагүй. Газараа тэрвэл газрын чигээ тэрвэл газар тэнгэрийнхээ хооронд л амьдармаар шүү дээ. Би бол 30 жил амьдарч үзсэн. Тэгвэл одоо бид нар түлээгүй өөрсдөө хин нэгнээс хамааралгүй, харийн амтнаас хамааралгүй тэр нэг ахугаас нь хамааралгүй өөрөөр л амьд шүү дээ. Байгалаа түшэл Монгол гэрээвэрэл аргалаа түлээл тий өвсөн дээр зүгээр л зүгээр сайхан. Зүлгэн дээр гэрээ зүгээр л Тэгэл сайхан баймир. амьдрмаар байна шүү дээ. Тэгэл баймир л шүү дээ. Эрдэнэ очроош л гэх шиг. Тий. Зөвхөн сая таныг байхгүй бас зөндөл юм байна. За би тэнд бас нэг хоолынхоо
бужигнаас гайхамшиг бүрх гарсан тий. За тэгээд энэ агшин дэлгэд би бас ийм сайхан Монголынхаа ард түмний бахархалсан их хичээлийг маш бахархдаг. Би бол одоо хичээх ажил бол одоо өөрөөгөө нэг актер олны таних маань гэдэг тий гэж яриад явггүй тий. Тэгээд тухайд бол маш их хандлттай кино бол одоо гайхамшигтай. Би бол ганцхан дурлахад ингэдгийн би чамтай карта кино 1985 онд хавар нисэн тий. Намар нисэн. За тий намар нисэн. Намар нээгээд өргөө кинотеатр, арт кинотеатрт хоёрт гарахад заяа бүтэн 1 жил хагастай үзэгчд бүрээс дахин үзсэн байдгийн давталтайгаар. Тийм үү. Тийм баг улсын төсвийг бол айгүй бүрдүүлсэн. Тэр киноноос авсан дээр сая хэдэн зуун мянга бол одоо сонирн байгаа аахгүй юм бол. Тийм. Яг энийг хэлэхэд бол төрөө битэрч бас мөнгөний тухай ярьсан шүү дээ. Тэгээ ихтэй хайртай шүү. Би бас өөрөө бас нэлээ нөгөө их дайчин юм ингэж хийдэг гэдэг хүн болохоор хаяа хэдэ хичээгээ бас заримдаа нэг заах гэдэг хөө түүнээс миний хичээл юм чинь би миний их заалгуулахгүй л дээ тий. Тэгэхээр яг одоо би ч хичээгээ өгөө сонсдог, ихч маш надад сонсдог. Тэгээ нэг ийм сайхан гэр бүлүүдтэй. Тэгээд яг хаяада хатуу хөртөө заримдаа хэлжсэн дөвгөө уучлаарай. За. За баярлалаа. Таад маань ингээд манай дүүгийн маань энэ сайхан одоо өргөд сэтгэл бүр ингээд цаг зав гаргаад ирсэнд нэгдүгээрт үнэхээр их баярлалаа. Тэгээ ТV-д одоо 25 дугаар телевизийн хамт олонд хөшөө гоё ухамсартай нэвтрүүлэг явуулж байгаарэ. Тэгээ дүүдээ хэлэхэд бол би дүүгийнхээ өмнө ичтгээ. Яг насаараа би дүүшгээ уралгаар явж таа. Яг уу юмыг таньж мэддэг гэдэг. Удахгүй Монголын үйлдвэршний салийн төв ордонд болох чинь. Тэгээд энэ сайхан тэр 90-ад оны залуучуудын ичингүү мөртлөө дотроо ингээ шимширч байсан, тогтолж байсан. Тэгээд энгийн игэл тийм сайхан даруухан тэр дуунууд нь үнэхээр Монголын олон түмний маань зүрх сэтгэл байдаг. Тийм. Тэгэхээр энэ бол үнэхээр тэр шүнийг бол шигтгэндээ хүмүүсийг уйран тийм. Бас гоё гал ассан тоглолт болно. Тийм ер нь бол тийм. Тэгээд үүдээ амжилт хүсье. Баярлалаа. Би чаднаа гэх шиг тийм. Би бол чадна. Ягаад гэвэл энэ миний ягаад ч юм нэг түрүү ярьсан. Одоо насаар минь одоо ингээд намайг хөглөөд ингээд хар багаас нөгдөөд явцсан бараг л одоо дээд тэнгэрээс тушаал өгсөн одоо тийм ээ одоо нөгөө чүмхөнд ашлт гэдэг чинь нэг гоё үг гэдэг чинь тийм боллоо явнаа тэгээд төрөлжсөн эцэгтэй баярлалаа гэж хэлээ өргөд намайг дэмждэг ах дүүнэртэй болон үзэгч олондоо бурхан багш минь нөгөө үнэхээр нэрээ үзэгчтэй нутаг усны минь уул ус минь тийм ээ Монгол төрийн сүл төвшөө гэж одоо сайхан хэлье тий. За таад маань ч гэсэн энэ ориг сайхан өнгөрөөгөөрэй. Баярлалаа. Тий. Баярлалаа ихчээ. Сайхан урмын өгсөн. Тэгш маань зочингаар орж бас гоё сюрприз байлаа. За гинт те. Гоё боллоо.
яг зочин ирсэн учраас бид төр түр завсарлаад одоо гэрээ танилцуулах гэж байгаа. Хоёулаа сайхан бурхан шүнээс эхлэе те. За бурхан шүтэнсээ гэдгээс хагаад би ээжтэйгээ ер нь бол ингээл эхнэр авсан ч гэсэн хамт байсан. Тэгээд ер нь бол ингээд ээжийгээсээ бүр ер нь холдож үзээгүй. Тэгээ ер нь бол тэгээд нэг хэлэхэд бол ээжийн одоо ганц аим байлаа. Тийм байлаа. Тэгээд энэ сайхан ээж минь одоо ингээд ах маань ингээд сайхан ингээд гараараас хэлж хийсэн байдгийг. Тэгээд миний ээж өөр нийтийн хоолнд 25 жил ажилласан. Тэгээд ингээд сайхан энэ ээжийнх нь одоо медаль тийм миний ээж одоо медаль. Одоо ингээд доошоо ингээд одоо ингээд минийх байж байна. Ээж дэше би доошоо. Байр байрандаа. Тэгээ нөгөө зураач актер октод чинь сайхан ээж минь ингээд мөнгөчүүлээд надтай үргэлж ингээд өглөө болгон нарнаар уулзаж үчийн бүрээд намайг ингэж бөөлж унтуулдаг сайхан ээж минь зураг байна. Оо ямар гоё. За сайхан 21 онд Монгол улсын гавьж жигшин болсон эрхэм одоо сайхан ардчлалын одоо хараацаа юм сайхан унсан авч ялаа. Тэгээ дөрвслэг дараа би цагны хобойтой. Одоо юм тоолол их бол ингэж татдаг шагаа ингээд. Айгүй их байгаад шүү. Морин хуур гэдэг юг бол одоо том жижигээр нь одоо сайхан ингээд цуглуулнаа. Гэтэ би өөрөө уцсан хөгжим тоглохоор хаяада сайхан яа. Тэр одоо таны тоглодог гэсэн хуучаар хөгжим тийм. За энэ бол миний өстө яг өвг дээдсэн минь одоо 3 үед дамжсан ийм сайхан одоо хуучны одоо жинхэнэ нөгөө нэг одоо магтаа тий. Ташуураа их хүчртэй. Ээж минь сахилгуудах уу янз янзын асуудал ээж энэгээр заддаг гэсэн. Гэтэ хөрхий яаж гээ хотлаа л да. Шингэж нэг наагур нь тий тэнгууд за барсан дайлсан гэж аахгүй. Энэ имэйлээ бол одоо би ингээд бүр шүтэж амьдрдаг энэ ч ерөнхийдөө бол ингээд байнгын энийг харилж байгаа. Энэ яг хуучны мөнгнүүд үү тий? Энэ хуучны мөнгнүүд тий. Тийм биш. Би өөрөө ингээд цоглуулдаг. Гадаад мөнгнүүдээ бас цоглуулдаг янз бор халтсан 100 тий. Ногоо халтсан 50 ч яг байгаас тийм дөрөөрөө тий. Ингээд цаг хараа ингээд хоёр талаараа ингэсэн цаг ингээд ерөөсөд хаасаагүй цагнууд ингээд байж штэ. Тийм байна. Тий. Миний хайртай нохоо байсан. Оо яасан хөрхий. Хөрхийн тэгээ одоо байхгүй босны оронд явсан. За. Тий 12 жил хамт байж байгаа. За гавья тавсан үеийн зураг байна. Гавья тавсан зураг үеийн зураг байна юм. Тийм байна. Сайхан бахархалтай шүү тий. Таны үснэлээ уртаас нэг ковид дөр үсч ажиллах байсан юм. Үсч хараад аагаад авахгүй шүү тий. Ковид дөр үсч ажиллахгүй байсан бол ахын үсч ургацсан байсан. Ургацсан байсан баг шүү тий. Өөгөө өөртөө залцаараа. Тийм байна. Тий. Өө баруун гатаад хөргийг нөгөө өө дэш би доошоо гэж тий. Таны энэ хөрөг ямар гоё юм бэ? Тэгээ энэ манай үеэл зурсан. Яг намайг Монгол улсын гавьж жигсэн болоход оройн нэрэл шууд суужаа гэдгсэн чи яг одоо ингээд яа энэ баслаа. Тэгээ тэр оройдоо би чинь басаараа бас Солонгос руу тоглолтоор явсан байгаа шүү дээ. Ковид үеэр. Гавьтаа аваад авчаад оройн шууд Солонгос руу тоглолт. Оройдоо Солонгосоор явсан байхгүй. Көөх тэр. Манай том ихчийн охин ингэч зулаагийн зураг хідэн хараад зураач дүнрийнхээ зургуудыг ингээд хойж солих уу? Хойж солих штэ энэ ч одоо. Ийдээ хөөрхий минь юм уу нураагцсан амтлын өвчөө явж штэ. Энэ андын шиг хараа ингээ хоёлаараа ингээд андал идэг тий. Нураацсан штэ хараа нэг нэрээ тий. Нураагаа хийсэн штэ Тэгээд хөөрхий. эн чинь би энд чинь бас юу яасан штэ нэг хөрөнгө оруулалт хийсэн штэ. Чи бас ханд өргөсөн юм уу? Өглөө яах юм бэ? Энэ одоо цэцэрлэг төвчний ангид байхдаа ковид үеэр чинь сэргийн ангид ажилладаг байлаа штэ би. Сэргийн ангид юу хийсэн та? Би одоо бас тэнд нэг албан тушаал дээр соёл хүмүүжлийн гэсэн тодголтой юмдаар явж байсан да. Оо за. Тэр жилийн ягуур авсан гоё юм дурсгалаа. Тийм гоё. Аа чи ямар хүнд юм ёо энэ дэг наалцсан шүү. Ийм амар хүнд юм байх гэж бодлоо шүү дээ. Уржигдаад тэрийн ордондоо орж нэгэд үзэл та. Тий. Их сар тэгээд энэ Сарай хүмүүлгийн элч гэсэн тийм нэг тийм байна. ягаад гэвэл нэг олон ханжийн тоглолтод орж исэн тийм ээ. Тэгээд баг 150 гаруй ханжийн тоглолтод орсон гэлээ. За ямар гоё юм бэ? Намайг одоо өргөмжлөн гэсэн чинь одоо элч дуучин гэхээр одоо тэгээд элч дуучин гоё юм уу тий. Гоё. Гоё шүү дээ. Ангийнх нь намайг ингэж яаж байгаа одоо за. Тийм гоё хүндэлтэй тий. Тэгээ одоо би энэ зэвсэг төвчөнд одоо юу хийсэн юм бэ? Тэгээд одоо яг би соёл урлагийн нэг хэдэн жилдээ бас ингээд түгэж исэн болохоор бас ингээд төвчэн болж байгаа. Тийм байна. Хүнд төрөмжлөл өгсөн байна. Энэ дахиад жижигхэн өргөн цаг явж л нараа. За. Хайрын бурхан байгаа. Гэтэ энэ сайхан дуу явах байх. За. Гэтэ одоо энэ зүгээр одоо би одоо дуулна шүү дээ. Та тоглож би дуулна шүү дээ. Осадус гидек
аз жаргалтай хоёулаа бүхнээс дутахгүй хайр минь хоёр бинийг исэн сэтгэл байхад хорвоо дамдрах жаргалтай чичэний вэнати байти өдөржигээс Энэ дээр бас хаяа суун өстэй. өглөө болгоно шүү дээ. Өглөө болгоно уу? Гаалаа болгоно шүү. шүү. Одоо ингээл одоо Гэзаа явчихлаа тэгээд явж байгаа шүү дээ. Хоолоогоос ирэн. Хоолоогоос ирэн. 2008 он энэ мастер хамгаалсан юм уу та? Тэгсэн би мастер явуулсан шүү дээ тий. тийм. Соёл урлагийн сургуулийнхаа одоо яг соёл судлал урлаг судлалын мэргэжлэр магистр хамгаалсан. Оо за. 8 оны төгсөгч гэж 8 оны шүү дээ. төгсөж байгаас тий. Бас л 3 жил чардаас шүү. Ай. Аюу хэцүү тий. Тэгээс үлд нь доктор сургууль за багш минь би яста амжихгүй л гэж байгаа. Тэгээд Одоо тэгэхээр та ер нь энэ тэнд бас багшилж байна уу? яг гоо зүгээр одоо багшлах санал аюу хийсэн. Тэгээд би Тийм бах тий. өөрөө Амжихгүй байна л гэж байгаа тий. Тэгтээ яг багш гэдэг хүн бол хэцүү шүү дээ. За ингээл одоо ингээл урлагийн хувцууд ч одоо ингээл нэг хувц илгээл юу яахгүй. Зарим нэг ингээд үсэхгүй ингээд хараа ашиглахгүй ингээд Улаан бүчийн хүнд нэг улаан бүч байж л шүү. Улаан бүч байгаа. Энэ одоо сайхан сая ингээл яг энэ ч одоо удаан жилийн төвтэй Улаанбаатар нийслэлтэй шинээр болж шүү дээ. Тий. Эндээ хайртай энэ яг. Энэ яг манай нөгөө улаан бүч болгын 40 жилийн аваа гэж одоогоос 10 жилийн өмнө надад бидэрт ингэж дурсуулаад гэсэн чинь нөгөө хурааж авсан юм байна заа. Энэ чинь наваа тэгээд сая зүгд гарсан. Чи яасан сэлтэй юм бэ яасан. Бүчээ аваад нуугаад үлдсэн шүү дээ. Чи холгаалаад үлдсэн. Кем гэснээс гол хэтлээ одоо ерөөс. Оо тийм. 50-д хотл байна одоо тий дандаа кабагиод за ягаалт ингээд явж штэ Тийм дээ. Копины машин дэснараа Кофе ч нөө. улаан кофе ч. Улаан кофе ч нөө. Ингээд Зөө. тэгэл ингээд тэр хойно Өглөө босоод кофе юу? өглөө босоод зөгийн балтаж чамаараш өдөр зөгийн балтаас суун заяа. Тэгээ залуу үед уудын заяа. Тэгээд дараад нь зөгийн балаа угаад зөгийн балаа унгутаа Кофе гооноо. За. Өглөө тасгал. террасан дээр зүгээр хараа ингээл. За ээжийн хоёрын мастер онцлох нэр. Мастер онцлогны өрөө тийм. Энэ хэсэг жаргаш. Энэ жаргаана. Энэ жаргана. Би орой зүгээр энэ дээр Тийм, унтчих энэ болохгүй. дээр унтцай. Би зүгээр орой энэ дээр суугаад их ч хоёр хажууд унтаал. Би энэ дээр ингээ унт. Энэ бол жаргалын үз. Зүгээр шууд нэг 5 минут яваад гурхраас та. Ха. Тий. За энэ ингээ гэр бүлийн зургнууд. Гэр бүлийн зурганд байна. Энэ ингээд манай баг хүү байна. Ааха. За тэгээд тэр болохоор яг манай нэг унган эсвэл зогсож шин наа чинь. Пах, тийм үү? Тий. Яг Лээ хараа. Өөх, тийм биш. тийм байгаас тий. Пүрмагчтаа сая зогсож шít. Тийм зогсож чинь тий. Тэгээд манай эрэгтэй дүү байна. Хэрэгтэй дөнөө. Тий эрэгтэй дүү. Болгонд байгаа. Тэгтээ яг нэг ардтал юутай. Манай яг гэрний намынгийн энтэтгэлийн байсан гэдэг тийм гоё гоц. За гэрээ танилцуулсанд За баярлалаа. баярлалаа. Ширэндээ суух хоёулаа. За ширэндээ сууя да. За. Түрүү Бурмаа ихч маань зочноор ирээд тэгээд хоол удахгүй болох гэж штэ гэдгсэн манай Бурмаач болохоор бас нөгөө одоо цагаан хоолтон. Вега хоолтон учраас барьлаа гэд ингээд бас элдгээр батгалцсан шүү хамаас. Тэгээд орой хоолоо би идчихсэн яваа. Баярлаа гэд ингэсэн шүү. Түүнээс бид нар ч бас хоол идээд хамт хооллоод гарахгүй мó гэж санал тавьсан шүү. Тавьсан. Тий. За нэвтрүүлгийн маань event этгэгч Монголын үндэсний үйлдвэрлэгч урдаа барьдаг хүнсний хамгийн сайн ногоогоор дарсан яа. Багрогоо өгч байгаа шүү хаа. Яг актер гоё юм хараа тор морно өстэй бүр. Эко тийм гоё. Ер нь бол гахалтай тий. Жинхэнэ одоо яг Монголынхоо одоо хөрс шороонд тарьж ургуулсан одоо ногоогоор тийм байна. Монгол хүмүүсийн ур ухаанаар Яг үнэн. одоо бүтсэн хамгийн Ийм сайн гахалтай. Би өөрөө энэ даа. ячаан дуртай. Ер нь бол дуртай. Энэ хараа энэ дун ногоонд бол би бас хоолтой амар хөлждөг дуртай. Миний дуртай юм бас энэ байна. Энэ аягүй гоё шүү дээ. Амт чинж. Тэгсэн. Тийм гоё. Энэ бас супер. За ингээд хоёр манаас амтрахын дээр заа. Вагрогийн хамт олонд маш баярлалаа гэж одоо бас хэлье. Тэгээ Багра маань одоо танаа тооны нэвтрүүлэгтээ бас удаан хамтарч ажиллаж байгаа. Тэгэл одоо айл болгондоо бас Багратайгаа орч нүр бардам шүү дээ. Багратай бол бардам гэж. Тийм үнэн тий. За. Аваа, Багро байхгүй мó? Байлгүй яах вэ? Орон ширээний чимэг
Үндэсний үйлдвэрлэл, эх орны бүтээл, Багро. Сайхан хоолцоороо. Тийм, сайхан боллоо. Хуруулаа одоо өнөөдөр тэгээ сайхан. Хоолой ч буу алнаа. Одоо тэгээд одоо сайхан унтээ одоо. Нөө харин тийм ээ. Одоо өглөө одоо юм нөгөө нас яа тэр юм айлдаа очиод аяга хурдан унтчихад байх юм. Тэгээ Настай явж энэ. Нөө тийм. намайг яа гэв одоо. Настаа өнөө ажил чи юу ярьдаг? Одоо нэ тий одоо энэ чинь тутангууд тий. Би бас Багрогийн личо авсан өдөр. Ааж юу? Ер нь хараа үндэсний үйлдвэрээд үндэснийхээ имийг л одоо ер нь дэмжих хэрэгтэй гэдэг үзэл бодолтой шүү. Би бол ер нь бол тий. Тэр болгон би гадаадын одоо юу гэдэг нэг гой гоёмсаг тийм юм гэлтэй дуртай биш. Тэгээ одоо ер нь яг юм бодлож авыг бол зарим нэг өмд хамдаа бол хараа ихчээр аюулчдаг шүү. Манай ихчээр одоо гачин гоё аюул шүү өөрөө. Мөрч. Тийм. Ой тийм. Аюулгүй яах вэ? Ямар гоё. Одоо энэ бүсмэс ингээл ерөөсөө ингээд бүхлөөртөө ингээд ерөөсөө ингээд нэг биений хүн бол одоо ингээд бас бугнаас энчээс даарс мардаг гэдэг л үнэн л л дээ. Тэгээд энэ бас гоё ингээд хит хийсэн гоё дээлүүд байдаг надаа. Зөө. Тийм. За орой бол амттай байлаа. Баярлалаа. За. За одоо хоёул чи өдөржингөө нуусан нэг зүйлээ одоо хүмүүстээ хэлье да. За тийм. Зарим бас ганц нэг хүмүүсийн ярианаас та бүхэн маань бас ажиг авсан байлгүй дээ гэж те. Бараг л аваагүй хаа. Анзаарахтай хүмүүс бол авцсан баха. Тэр За тун удахгүй одоо 4-р сарын 26-ны 26-ны 19 цагт 19 цагт Монголын Үйлдвэрчний соёлын төв Ордонд манай одоо Харши Баска ах юм тоглолтын нэр юу юм бэ? хавар хайр. Хавар хайр. За тэгээд 40 жил дууллаа. 40 жил яста чадаа ядан дууллаа гэж хэлэх хэрэгтэй л да. Тэрсэл би одоо зур алаад хэрэг хийсэн гэж хэлж чадахгүй яа гэвэл одоо ч би суралцж байгаа. Өглөө болгон дасгал хийж байхдаа би өөрөө бас өөрийгөө хурцлж байгаа. Тэгээд 7 жилийн дараа гэдэг бол урт хугацаа. 7 жилийн ард тоглолт байж байна тий. Тийм 7 жилийн дараа хийж. Би өөр ингээл 5 жил гэдэг ингээд яг хоохаа яг 8 тоглолт гарч ирж байгаа байхгүй. Хамтлаг бол 4 удаа тоглолт хийсэн байдгийн. Яг харшаараа бол тий. Харшаараа бол 89 оноос эхэлж хийгээл 2004 он тэгээд бөөнөрөө нийлээд нэг Сиднейний Цомгийн баяр хийгээд тэгээд 9 он тэгээд ингээд бүр болсон юм байна. Харшийн одоо юу бол тоглолт бол энэс цааш яваагүй гэж яваагүй юм аа гэж тий. Тэгээд бас 3 дахь нь бол юу вэ гэхээр би үнэхээр бас түмэн олон сонсогч болон төр түмэндээ өнсүүлээд одоо 5 дахь жилдээ болж байна. Хурдын яг аваад тоглолт хийгсэн болохоор яг нэг коронавируснууд хараад явцсан. Миний бас гэгэгийн сайхан бодол байсан маа. Тухайн үед хүмүүс манд хэлдэг байсан яг хаа найзууд маань одоо ингээд сайхан төрийн өндөр медаль, од медаль авсан юм чинь тий гавь шагнал авсан болохоор нэг цайлга хийчихье гэж бодож ирсэн. За яг тэр ави гэсэн үед нь одоо бас давхар юм болоо л одоо хүний амьдрал гэдэг чинь ер нь сайхан тэгш байдгүй тийм ээ. Одоо үргээ сайхан байдгүй жаргал зовлон ингээд ээлжин байдаг дэнсэлтэг хороод одоо тэгэл ах маань өнгөрөөд тэгэл одоо аав маань өнгөрөөл ингээд явсан болохоор надад бас сүлд бол одоо юу тийм найр маяр хийх 7 жил боллоо аваа 5 жил боллоо тэгээд за яг одоо сайхан 40 жилээ хийхэд далиндад бас арт түмэндээ дахиад бас 7 жилийн хугацаанд би 8 дуу шинэ дуу гаргасан байна. Тэгэхээр гайхалтай юм нэмжээж хийх хэрэгтэй тийм ээ. Урлагийн аав эцгэлтэн найдан жоохоо бас нэг насан үрдийн хайргаа сайхан дуудууллаа. Монгол улсын гавьж гэсэн жаргалсан гахахаа бас нэгэн сайхан хайрын дуудууллаа. Дуу гэдэг агуу юм байна. Гэхдээ би дуулаад тэр нь хүнд хүрээд байгаа. Тэгэхээр би өөрийгөө төвлөхгүй яагаад гэвэл тэр дуу аялгуун сайхан болоод өг нь гоё болоод тэгээ би одоо чадан урлан дуулж сэтгэл зүрхээ хөлсөө гаргаад дуулсан дуу клипсээр юм нэг 2-3 удаа дуулаад FM-аар зугаар ингээд явхад сарын дараа хүнд хүрсэн байна. Энэ бол миний амжилт гэж өөрөө бахархаад хэлэх хэрэггүй. Энэ хамт олонны би түрүү ярьсан миний ард аюу олон асар хүмүүс ингээд хүч хөдөлмөрөө гаргаад тэр бол зөвхөн хамтлагаас гадна миний төлөө хийж байна. Миний зоригийг одоо ингээд бүр улам бадрааж сааж байна. Хавар
хайр нэртэй тоглолт болох гэж байгаа юм байна. За энэ бол одоо үйлдвэрчний соёлын цуурд ганцхан удаа тоглоно. Ганцхан суудлаа одоо биш одоо мянган хүнтэй Жижигээ. Гэтэ болж болохгүй тий. Тийм. Тэгэхээр ордон шүү дээ. Сайхан ордон шүү дээ. Акустик сайхантай. Хөгжмийн нарийн мэдрэмж сонсох одоо чихэнд хөг аялгуун шууд очдог. За мянган суудлаа гэдэг бол одоо ер нь бол баг тоо шүү дээ тий. Одоо ингээд сая хэдэн зуун мянган хүн амтаа нийслэл хотын хувьд бол тий. Тэгэхээр үнэхээр одоо маш азтай хос залуус тэрэг үзэх юм дээ. Гэхдээ ер нь бол одоо яг хуу сайхан юм аа. Энэ бол одоо жинхэнэ урлагийн мань буян ээж аав мань буян гэдэг шиг өнөөдөр энэ сайхан дууны буянд би өнөөдөр тэр мянган хүнийг олцсон байна. Оо за. Өнөөдрийн байдлаар одоо ингээд доотлон суудлууд бүгд сайхан ингээд зарагдаад дүүрсэн байна. Дээшээ бялтааж байгаа явж байгаа чинь сайхан мэдээ ирж байна. Давхар гоё байна. Хүсээд орох ийсэн зарим нэг нь яаж орох вэ? Ороод өгөөч гэхэд нь орохгүй байхад би өөрөөсөө ормоор байна. Энд орохгүй л ерөөсөө баг одоо баг би хүн биш болсон гэдэг шиг те. Тэгээд одоо ингээд баг 4 жилийн дараа би орж юу яаж штэ. Миний хүсэл биелж штэ. За. Нууцгүй хэлээд үнэ. Ааха. Тоглолтод ямар уран бүтээлчтэй. За. Дэлгэх үү? Дэлгэн. Зах цахаас нь би угаасаа эхнийхээ постеруудыг реклама явуулахдаа би зүгээр өөрөө одоо хавар хайр тоглолтод 5 хүнийг урьж байна гэдэл явцсан байгаа. Өөдрөсөн соёлын төв ордонд 4 сарын 26-нд 19 гэсэн. Тэгээд би сүүлийн 4 хоногоос угаасаа задлаа. Тэгэхээр одоо гайхамшигт миний зууны манлаа Монголсон гавьччин яста хүний дээд миний зөвлөгч ер нь хатуугай гэдэгт бол ер нь мэн найз бол миний буруу зөв байдлыг бол үргэлж ингэж хэлдэг. Тэр хүний одоо хэлсэн зүйлсэн бүгд үнэн байдаг. Өөрөө амьдралын маш олон сайхан туршлага байдаг. Найз маань орж байгаа. За саран туяа гавьд маань орж байгаа. Миний одоо бас хайрлж хүндэлж явдаг миний бас нэг ганц одоо юу гэдэг юм бол бүсгүйчүүдийн бахархал болсон зоримог шийдэмгий юмыг хийсэн шиг хийдэг дуучин бол одоо Төмрийн Амина гэж сайхан дуучин байна. Одоо Монгол улсын соёлын гайсвалтын ичин хорлоо орж байгаа бас. Найзтайраа орж бас гоё хайрын гоё шүлэг сах гэж уншаад гараа явна гэж байгаа. Би нэ ийм сайхан төшиг болсон ийм сайхан найзуудтай тэгээд хүрээлж байгаа усууд нь дандаа ийм гэгээлэг сайхан дулаахан ийм энергитэй усуудтай бас ингээд энэ одоо өөрийнхөө үед амьдарч байгаадаа бол өстой үнэн бахархаж байна. За дээрээс нь миний ихч одоо надаас одоо илүү хүн таньдаг миний ихчийг олон хүндэлдэг. Одоо би бол одоо зөвхөн л нэг 14-5 мянган даах хэрэгтэй байхад манай их чинь бүр хэдэгвэ. Хэдэгвэ. Тэгээ мэдхгүй бүр хитэн бүрэнгээ тоноод 80 мянга гэлөө 800 мянга гэлөө тэгсэн мэлээ тийм амар. Промакш орно. Тийм промакш орно. Хамаг юм задлцуудаа. За задлан одоо задлын одоо бүр өнгөрсөн тийм тэгээ одоо зарим нэг болох юм уу? Үнэхээр хүмүүсийг ганц ирүүлжүүлдэг одоо бодит амьдралын бол нэрээ им таринаас эхлээд ингэж ярих юм зүрх юм бол дуу яг одоо гоё нэг дуур үтсэн тий нэг гоё ингэ драмын театр жүжиг үтсэн тэр бол одоо просто бүхэлдэн хүний эрүүл мэндийг бол өстой ангаалж байна дархлааг дэмжиж байна тийм ээ бүтэн өргөдөг л гайхалтай шүү дээ урлаг гэдэг өөрөө тийм аа телевизүүдийнхээ одоо нийт одоо ажилтаа албан хаагчтай ард байгаа хүмүүсд та бол одоо гайхалтай тав хүндээ ад жаргал хүсье амьдралд нь одоо эрүүл энхийг хүсье гэж өрөөдөө. За төлөөлөн баярлаа гэж хэлье. За тийм. Байгаш гэдэг чинь өөрөө домог. Одоо чинь сайхан тий энэ хамтлагийнхаа мөнхийн бүтээлүүд хийсэн би энэ хамтлагаа бол одоо би бас шагнал аваад гарч ирэхдээ хамгийн түрүүл ээж аваа ярангуутаад ерөөсөө л хамтлагаа яриад эрдэнэтэй багш нараа яриад тэгэл яг ажиллаж байсан өөрийнхөө одоо хэлэх гэхээр бас хэцүү боломжтой юм билээ ингээд баахан хүмүүс микрофон бариад хэвтэгтэй би гүйс хийсэн мэлээ дараад нь харсан чинь айтайхан болсон билээ би тэр соёл урлагийн сургуульд байхдаа сэлэнгийн хөдөрлөө лөө тий нэг баргаад яваа тэр үед чи одоо яг одоо манай сууй цагаан толгой тий боёо хамбиах гээл одоо яг нэг тийм яриад байсан шүү тий драм хөгжим одоо дуулаач гэдэг олон хүмүүс ирсэн л да. Тэгээд яг ерөнхийдөө одоо тэгээд ер нь тогоож хийсэн усууд нь бүгд зарим одоо Чадраа болын баярмаа гэж үздэг туул гавьяатын доо Сэрэмбэлгоо охин гавьяат сэрэмбэл тэр баярмаа чи миний туслах тогоож хийсэн. Би тогоож хийсэн. Шеф нэс юм тий. Тэгээ одоо энэ
Америкт бас карнет болж ирсэн саран гэж байдаг юм а бас гоё одоотой одоо тэр Монголын талд тийм хамгийн анх дулсан хүн чинь тэр саран гэж ярьдаг хөө. Тэг хүмүүс тэрийг ярьдаг юм а. Саран бид гурав нийлээд хоёр охиноо бол яадаг гэхээр за тэдэн хэмжээний гурил зураг шиг зураг хийцтэй. Юу вэ? Тагоо могоон зүгээр. Хөрхөн минь. Тарай юм уу? Юу манайх чинь тарин дээр явж ирсэн. Тарин дээр гэсэн. Өтрөн дээр явж ирсэн байхгүй. Тэр нэг талигаа чамбигийн маань нөгөө гахаа алж ирээд яг нөгөө гахаам хитмэр нэг гэж байхгүй юу? Тэгсэн чинь за байж төгөлгээд амби одоо энэ боё моё энэ манай энэ драмын нөхдүүд албаар өтрөнүүд юу оруулж байгаа байхгүй. Тэнгүүт нь нам зохион алцдаг байхгүй. Тэгээ маа гэж асраад тэгээд хүлээл тэгээд тэргүүч ястаа нэг сайхан одоо цав хийж штэ. Ястаа том ингээд хастаа нэг өөх мөх мацх нь алгасан. Тэгээд үйсэн чинь өтрийн дараа орж ирээл юутай орж ирж штэ нэг засаг дараа гахаа алсан гэж тэргүүч нэг юм болсон. Та өтрийн дараанд ал гисэн мэзтэй гэсэн нөгөөд нь инээц авч байхгүй. Хэдэн гахаа идвэ гэж. Тэ. Тэндээс яг бааш тараа лоозонтой гахаа оруулахыг хориглох гэсэн байхгүй юу? За юу. Ягээр сэтгсэн байж тээ. Оо тэгээ юу гэсэн чинь мэдчих хөөр гахаа идэх гэл ингэлээ. Тэгээд яг тэр тухайн хүн чанарыг сайхан байж тээ. Тэгээ одоо тэр тий. Дүүн гарын бэлэг өгнө. За. Одоо гахаа алж ицсэн үнд. Гахаа алсан тий. За. Манай нэвтрүүлгийн чинь 5 нүдэн баринд ажилтай. За. Та ер нь мэднэ үү? Мэднэ. За. Энэ 5 нүдэнгийн маань энэ шаацангийн дээж байгаа шүү зэ. За би ч одоо юм сайхан. За. Яг сайхан одоо жинхэнэ ангар шаацсан байгаа. Манай одоо өвөөс бүтэц 5 нүдэн баринд маань залуучууд одоо айл болгон 5 нүдэн байгаа сайн. Энэ 5 нүдэн чи өөрөө одоо таны яриад байгаа сая өтрөм гэдэг шиг энэ чи ингээд 4-10 шүү дээ. Тий. Тэгээ ингээд өсөж үрж хиймэлэгдэл. За сайхан тий. Дээшээ харсан сав гэдэг чинь айлтай үргэлж сайхан тийм ээ. Дахин дүүрэн байх. Дахин дүүрэн байх болтугай. Тий сайхан сайхан шүү хаа. За. За энэ болохоор одоо манай 5 нүдэнгийн маань бас одоо өндөргийн зан азрын зохиосон одоо соён бүсгний соён. За соён баг. Квет одоо дээш нь нөгөө үнэхээр гоё. Баска доош соён би дээшээ тийм ээ. Наад ч одоо баарга байхгүй тийм. Өглөө гэхэд сайхан зарлаад энэ дээр тавьсан. 5 нүдэндээ тэгнь. Баярлалаа шүү. Ийм сайхан өглөө. Нэвтрүүлгийнхаа ивент итгэжтэй маш их баярлалаа. Сая ясаг Вагро тий. Бас Вагрогоо бас өргөж Вагро хэрэгэлдэг шүү. Би одоо үнэхээр Вагрогийн жинхэнэ хэрэглэх шүү гэдгийг хэлье. За 5 нүдэндээ бас маш их баярлалаа. За баярлалаа. Багро байхгүй мó? Байлгүй яах вэ? Орон ширээний чимэг, үндэсний үйлдвэрлэл, эх орны бүтээл, Багро. 18 онд хийсэн тоглолтынхаа одоо эргээд 7 жил харсан чинь би арай залуу байжээ. Тэгээ заримдаа бол одоо ингээд бас жоохон шатган ашиг ядарч дээ. Тэгээ одоо тэгээд ямар сандад баахан бэлтмэл авах үедээ түмэн одоо нэрээ тий. Тэгээ тэр хүчээр явж нэг одоо ингээд миний унтах цаг чи одоо ингээд аяг 10 цаг гэдгийг. Болцсон уу? Тэгээ 10 цагт унтаад би 6 цаг гэдээ босдог аахгүй. Тэгээд эртхэн унтаж амруул яасан? Одоо ер нь тий. За одоо тэгээ да. Тий тэгээд хүчээр унтуулах гэдэг шүү дээ тий. Тэгээд ер нь бол жоохон бие батах хэрэгтэй. Ер нь хэн ч гэсэн одоо би ч гэсэн ер нь одоо ер нь залуу хөгсөнгөө ер нь хамаагүй сайхан өөрийгөө амрааж байгаарай. Тэгэх юм бол одоо ингээд үнэхээр бас нэрээ уртудаа наслна. Маш олон юм хийн гэдгийг бас бодох хэрэгтэй тийм ээ. За тэгээд маргааш өглөө ууз амрын одоо амрын за. За. Намайг дуудаж сэрээсэн гиген өглөө сайн байна уу? Нарны гэрэл гэлэлцэн гиген цонхнууд сайн байна уу? Ихри харари вэсэн эжи аваа сайн байна уу? Унтах нарнаас ирээгүй хөрхөн дүмэн сайн байна уу? Ширэн дээрээ дэлгээстэй шин. За барь тий. Сайхан амруу та. Сайхан амрлаа бүр ном унтлаа. Ядарчихгүй яардаг. Ажлтай гадахаар. Би ер нь тэгээд ой тачаад лектэй авах шүү дээ. Одоо ер нь хийсэн шүү дээ.
7 жилийн өмнөх одоо үе Ондоо гэдэг шүү. Ер нь нэг жилийн зайчсан бас ондоо байдаг юм шүү. Би өчтөрөө билогойд гэдсэн шүү дээ. Тэгсэн. Тэгээд өглөө босоод Арай зүйлсэн шүү дээ. Харин тэгээд би бас өглөө бодлоо таарна. Би ч юм таардаг кино гарахад Пүрүма хичээг тийм залуучууд одоо гэрийнх нь хаалгыг амраахгүй байлаа гэд. Тэгээд би болохоор яг би одоо би ч юм таардаг Пүрүма хичээс одоо бялаа авч явлаа. Тэгээд гангар шаасандаа юу яагаад цагаан угаал тий. Тэгэл одоо за талхан дээр талхсалаад мөөгтөл ич байгаа тавиад идчих та. Манай баг руу гараад ирсэн. Тийм. Тэгээ шүү. Тоглолтгүй үед бол бас эрт чинь гайгүй юу? Танах бас эртчүү. Эртчүү лөө. Ер нь эртчүү. Ажилтайч бай. Ер нь одоо ингээд за тухайн амтны шоолгоо дээ тий. Хийж байгаа нас ахад ихээр ачаалгүй үед болаараа аюу хэлсэн. Бүр 5 цаг үйдсэн бас бол тэгэл одоо заслан дээр хийх юм онцгой. Тэгэл одоо сайхан хашаа орооныхоо цаг юу цэвэрлээ. Тэгээд одоо сайхан тэгэндээ модтой арчлаа. Би ч бас хэдэн модтой. Тийм. Тэдийн дим гэдэг их гоё. Тий. Би бол одоо юу чаддгаар хийх гэсэн гарын бодол чинь дуугаараа сайхан хүмүүстэй аядаг өргөн. За тэр хамгийн том бидэг болж байгаа шүү дээ. Тийм. Мөн ч олон хүн одоо тийг сайхан баярлуулж тэгэл одоо сайхан сайн үсэн аян гэл ингээд одоо юм ингээд маш их оролцсон да. Хүн баярлуулах гэдэг бол бас зөвхөн гоё шүү дээ юм тий. Яг үнэ. Тэгээ бид чинь бас нэг гоё нэгдэж нийлэх юм бол бас чаддаг тийм ээ. Нэгэндээ гоё дэмтэй тустай аваад чаддаг. Бас их бие хайртай сайхан ард түмэн шүү дээ. За тэгээд сайхан өглөө эхэлж байна. Ахиндаа сайхан хууж, хөөрж, хонлоо, өглөө сайхан ирж босоод сайхан яриад илгээл сууж байна. Тэгээд гэртээ ирж бас хонох боломж олгосонд маш их баярлалаа. Одоо удахгүй тийм болох гэж байгаа тоглолтынх нь одоо ажилд өндөр амжилт хүсье тий. Тоглолтынхаа ард сайхан гараарай. За тэгэл цааш та зорьсон бодсон зүйл их байгаа болгүй дээ. Баярлалаа. Ер нь бол тэгээд би өчнөөс ярьсан шүү дээ. Хүн одоо юу гэдгийг хэдий одоо ингэ нэг олон жил тусдаг дуусна гэдэг чинь. Тэгээ 25 догт амаргүй л дээ. Чи янз одоо шинэ донод байна гэдэг. Гэхдээ би бол яг бид бол чадна тий. Бидний баг ардталтайгаа ус чаднаа. Ямар ч сайхан дуулна тий. Чихийн амраан тэр үеийн бичийн тараана гэдэг шигтэй ерөөсөө тий ер нь бол тийм шүү дээ. Тэгээд яг дөргөнөө гэж би бодож чинь ер нь л тий. Сайхан болно шүү дээ. Тэгэн. За сайхан цааш дүүл хөдлөө. Тэгвэл за тэгээ. За ямар ч нэгэл одоо багааргийнхаа хамт олон болон ер нь энэ сайхан нэвтрүүлгийг одоо ингээд өдий хүртэл гоё ингэж өнгөтэй өөтөө авч явж байгаа тий үсэг шолноо баярлуулдаг энэ топ шүү юм бол зөө. Тэгээд ер нь тэр болгон хүмүүс ороод гараад байдаг шүү дээ. Бийсэн шүү дээ олон жилийн дараа. Тэгээд азтай юм а би бас үнэхээр тэгээд 25 дахь телевизийн хамт олон өстө үнэхээр баярлдаг шүү. Баярлалаа. Үнэхээр топ одоо орцгойн гудамжээс үнэхээр топ байна тийм. Үнэхээр гайхалтай. Тэрөөс ч одоо ингэ сайхан ингээд ер нь яг тэгээд альва айлыг нөгөө өнгөтэй өөттэй гой авч явах бол одоо нэг эцэг хүний өөр гэдэг шигтэй үнэхээр бас алтайхтаа бас баярлж байна гэж хэлээ. Ард нь ажилладаг одоо үнэхээр олон хүмүүс байгаа одоо тэгээд дуудчихаар одоо бас хүмүүс яг юм гээд тэглэн гэж ярьж байна. Бүх хамт олон гэж бүгдэнд нь мундаг шүү. Тэгээд та нар маань бие сайхан бодоорой. Тэгээд ажил нь дандаа оргиж явах болтгоо гэж хүсээрэй дөө. За тэр ирэл бацаахаа шиг маш баярлалаа. За. Гадаач. Янз юм ах чи вэ. За ахмад энэ хүртэл гаргаад одоо орсон. За баярлалаа. За их баярлалаа. Баярлалаа. Ажлын амжилт хүсье. Бие бодож ахмад. За. За баярлалаа.